Тэг хүүгээ бол би дотроо айгүй хайрладаг. Яагаад гэвэл энэ хүн ингээд бүр хар багасаа битэрийг дагаад явсан байхгүй юу? Энэ нөгөө урлагийн ажил чинь айгүй хэцүү. Гэртээ байхасаа илүү дандаа гадуур ингээд ажилдаа явдаг болохоор өөр юм хичээлээ тарсан ч машин дотор суугаад бидний зураг авалттай байсан ч гэсэн хажууд цүнхэд ирлээл унтчихэдэг тий. Тэгэл ажил дээр хонох болохоор нөгөө чи өөр хидэр чинь гуц дэвссэн хэвтээлээдэг унтаал байдаг. Тэгэл өглөөнд яг бидэртэй адилхан өглөө хичээлдээ яваал даалгавраа хийгээгүй. Багш нь чи яг даалгавраа хийгээгүй гэсэн ажилтай байсан гэж хэлсэн. Чинь 4 5 дугаар англи хүүхд байгаа шүү дээ. Тэгээд энэ амьдрал дотор миний хүү чинь ингээд аав ээжтэй хөтөлцөөр байгаад ингээд цаанаасаа урлагийн хүн болсон байх. Тэгээд яг би кино зохиол над руу нэг илгээхэд нь би нэг сайн оошоогаагүй байхгүй юу? Хүн чинь ингэдэг юм билээ шүү дээ. Хамгийн ойр байж байгаа хүмүүсээ нэг тоож оошоож үзэхгүй те. Эсвэл одоо дараад нь гэдэг юм уу? Эсвэл одоо өнгөрсөн цаг хугацааны дараа тэр ямар их хайрлах хэрэгтэй байснаа ойлгодог юм байлээ л дээ. Тэгээд би ингээд зохиолын унших байжсэн чинь ээжээс л асуугаад байсан юм байлээ л дээ. Тэр зохиол уншуу гэдэг. Уг нь аав таалагдсан даа гэлээсэн чинь чи тэр зохиолыг уншичаач гэсэн. Завгүй яваад шүү дээ. За тэгээ уншия даа гэх. Гэсэн чинь хэдхэн хуудас зохиол уншчих ямар удд юм бэ гэж ээжээрээ дахиж илүүлээл. Тэгээд би нөгөөх нь уншихгүй юу да. Тэгсэн чинь би ингэ шокнд орохгүй. Би маш олон кино тоглож ирсэн. Маш олон жүжигэн тоглосон. Сайн мо зөндөөл юмнууд байгаа баг. Тэгээд би тэр зохиолыг уншаад би амьдралдаа уншаагүй зохиол уншчихгүй. Тэгээд би тийм би дотроо ингэ бодсон. Энэ хэн бичсэн юм бэ гэсэн чинь хүүч өөрөө л бичсэн шүү дээ. Ийм гоё кино, ийм гоё зохиол би тоглож чадахгүй гэд эхнэрээс асууж юу гэж байгаа юм бэ? Аав тохирно тэгээ нөгөө чинь ингэсэн байгаа шүү дээ. Тэгээ би очлоо. Зургийн авалтын талбай дээр хэдний баг сайн л та Джон Шипскийн залуучууд үнэхээр хариуцлагатай. Тэгээ нэг зургийн талбай дээр бид нар яагаад ингээд уншлага хийхэд нь би чинь бас тэ гоё зохиол автсан. Тэрэндээс аага гартал тоглолчих гэж бодоол тэ. Тэнгүүтээ бас аав нь юм чинь тэ. Найруулагч аав. Чухал юм асуух хэрэгтэй шүү гэж бодоол тэ. Энэ дүр яах юм бэ тэ. Ер нь зарим хүмүүс мэдэхгүй бол зохиолыг авсны дараа задаргаа гэж аягүй чухал хэсэг болдог. Тэгээ тэрэн дээр энэ хүн энэ аавын дүр нь өөрөө энэ гэр бүлдээ ямар байр суурь эзэлж байгаа гэдэр гэж жоох нарийн юм асуухгүй гэсэн манай хүн гэж сонсоод байсан. Тэгээд олон жүжигч байсан юм доо. Тэгж ясна. За би тухайн үед нийлээд чи та зүгээр л тоглолцооч гэж тэгсэн чинь манай хүн. Хэн би за гэл тэгэл гоё юм ярих гэж чинь боловчих гэсэн байх та. Найруулагчтай одоо тэгэл одоо өгөнд нь орохоос гэдэг. Тэгээд би тэр кинонд тоглохдоо би тухайн үед бол байна штэ. Аав хүү хоёрын харилцаагаар эхэлсэн кино байсан чинь төгсгөлдөө би үнэхээр лаг найруулагчийн жүжигчин болж өрсөн баг. Ажил мэргэжлийн байдал руу шилжиж орох чинь үнэхээр бидний ажлын одоо кайф юм байл. Яагаад гэх юм бол хүүн аавдаа аавынхаа тухай ярих хийж байгаа ажил дээр ярихдаа яг мэргэжлийн зүгээс нь ярьж тэр дотоод сэтгэлийн та энэ дээр ийм байх хэрэгтэй, ингэж харагдах хэрэгтэй гэдэг өөрөө нөгөө дөрүүдээ бүтэн ингэ хардсан байдаг учраас яг тэрийг ингээд шаардж байгаа шаардлаганд нь зарим нь одоо би нөгөө туршлагаараа зарим дээр явах юм дээр чинь тэр нэгж байгаа юм ингээд би олохын тулд ингээд те одоо яах вэ яах вэ гэдэг өөрийгөө бэлдэх хэрэгтэй болоод ингээд энэ кино төсөл ингээд биеийн ганц толгой гэдэг тэр кино төсөл гарсан. Энэ бол үнэхээр миний амьдралдаа нөгөө ингээд кайф авч тоглосон кино бол яг аргагүй энэ болчиход байгаа юм тий.